Хүлээгдэж буй төлөвтэй сургалтыг нийтлэх. Хүлээгдэж буй төлөвтэй сургалт гэдэг нь админ ирээдүйд нийтлэгдэх огноотой тохируулсан сургалт юм. Уг сургалтууд нь хүлээгдэж буй төлөвтэй зөвхөн админ багшид харагдана. Онлайн сургалтыг үүсгэхдээ сургалтын агуулгыг болон түүнд хавсаргах файлыг оруулна. Мэдээллийг оруулсны дараа нийтлэх товч даран сургалтанд хамрагдах ажилтныг сонгоно. Үүний дараа нийтлэх тохиргоо хэсэгт онлайн сургалт нийтлэгдэх огноо болон цагийг тохируулна. Сургалтын мэдээллийг бүрэн оруулж дуусснаар онлайн сургалт цэсний хүлээгдэж буй төлөв шилжинэ.